Би улчин Гангамаа байна. Өнөөдөр энэ MyStef подкастын дугаарт би оролцож байна. Миний одоо ярих сэдвүүл миний өөрийн спорттой холбоотой тийм сэдвүүл болж таарах байх л та. Би энэ спортоор 1989 он буюу одоо бараг 30 гаруй жилийн өмнө эхэлж эхэлсэн байгаа. Тэр үед чинь би ч хүүхэд байсан. Тэгээд хөдөө бас одоо хөдөө орон нутагт аймгийн төвдөр Завхан аймагт хүүхэд байлаа. Тэгээд ийм одоо уулын төрлийн ийм одоо ууланд авирдаг спорт гэж байдаг талаар ямар ч мэдтгэнгөө хүүхэд залуучуудын дунд ямар нэгэн уралдаан тэмцээн нөгөө спортын арга хэмжээнүүдэд бас их зохион байгуулдаг үе байсан. Тэр үед яг мэдээж одоо уулын ойргол бураацдаг явган аялаар явах тийм тэмцээний зохион байгуулахад би оролцдог байсан. Тэгээд мэдээж гайгүй бас сайн амжилттай оролцдог. Тэгээд нэг удаа одоо аймагт маань Атхан тэнгэр ууланд Улаанбаатар хотоос уулчт ирээд авирах гэж байна гэсэн тийм мэдээллийг надад өгөөд тэгээд намайг явахгүй мө гэсэн санал ирсэн. Тэгээд тэр үед нь би яг юу байдгийг мэдэхгүй мөртлөө тгий гэж хэлээд тэгээд анх Отхон тэнгэрт авирч ирсэн. Тэгээд Отхон тэнгэрт авираад тэр жил 89 оны 8 сард тэр нь болохоор нөгөө Монголын уулчтын цугларалт авиралт альфнад гэдэг юм болдог байсан юм байна лээ. Тэр болох тэр үе тохиосон. Тэгээд тэнд нь оролцоод Отхон тэнгэр уулын оройд анх удаа хөл тавьж ирсэн юм аа. Дараа нь нэг олон улсын авиралт гэж Чех Монгол гэдэг бас дахиад яг тэр 8-9 сар дараалаад 2 удаа явчихсан. Тэгэл уул спортод орсон да. Одоо хүүхдээс юм чинь нөгөө ингээд гоё тэр гоё өмсөж зүүлсэн хүмүүсүүдийн хэрэглэл тэр гоё майхан сав одоо юу гэдэг тэр гоё өнгө алгасан юм л их гоё харагдчихсэн санагдчихсэн яг үнэндээ тэрсэд одоо нөгөө уулын оргил дээр гарчаал их алсыг хараад л юм бодно гэж мэдэхгүй шүү дээ. Тэгэл оргил дээр гарчаал буугаал хэрэгтэй нэг л их одоо мэдээж хүүхд юм чинь их ядарсан юмгүй яг гарахтаа өксөхтэй бол ядарчээсэн. Тэгтээ нөгөө ахмадууд мэдхгүй техникийг мэдхгүй явуултынх нь нөгөө хүүхдийн чин дээр уул руу чин зүгээр л нэг л хурдан төргөнгөөгөл гарчдаг юм бодчихсон тийм бишээс. Буухтаа болохоор нөгөө багж хэрэгсэл дээр ингээд гიშгэж чадахгүй нөгөө карампон буюу мууран хумс гэж ярьдаг те. Тэн дээр одоо нөгөө ингээд гიშгэх тийм техник мэдхгүй. Учираас нөгөө яг мөсөн дээр ингээд бууч чадахгүй. Тэгээ тэр үед нөгөө Оросод явж исэн бас хамтарсан авилт хийжсэн. Оросод ч ингээл үзүүлэл айсны хэрэггүй ингээ тарааөөсө зүгээр яах ч одоо айх шаардлагагүй гэдэг тэн дээр чи өсөрч харяаж үзүүлэл айгаа зоригжуулаад тэгэл бууччихсэн. Тэгэл буугал мөснөөс л буучвал тэр хадуул яг одоо хүүхд эмчин тэгэл дамжуулгүйгэл. Тэгэл нөгөө лагер дээр бааз лагер дээр ирчихэл тэгэл нэг л их ам цангаж өлссөн хоол байна уу, уух юм байна уу, цай байна уу гэсэн. Тэгж л анх ууланд орж исэн. Тэгэл тэрнээс хойш өнөөдөр 30 жил яг уулын спортоор хичээлж байна да. Яг нөгөө анх ууланд авирах би чинь ямар ч багаж хэрэгсэлгүй, хувцсгүй, техник хэрэгсэл мэдэхгүй шүү дээ. Анх удаа тийм юм явж байгаа юм чи. Тэгээд манай ахмадууд одоо бол манай ахмадууд тэр үед чинь намайг хөөхтэйгээ тэд нар чи яг л одоо бидний үеийн залуучууд л байсан л да. 30-40 насны залуучууд. Тэгээд тэд нар маань ингээд бүгдээрээ тал бүрээсээ намайг хувцлаад багажаар ингээд бүрэн хангаал. Тэгээд гიშгэхийг аслах гიშгийг зааж өгөөл. Анх тэгж сургаж ирсэн. Нэгэнт ингээд сонирхоод ирэнгүүтээ нөгөө явах болгонд л шинээр зааж өгдөг те одоо тэгээд за ингэх ёстой тэгэх ёстой. Тэгээ яг тэр үед ихэнхдээ бол манай ахмадууд чинь яг ингээд нөгөө гарчлан одоо яг ингэж алах тэгж гიშгч гэдэг юм уу энэ техникүүд ингэдэг эний олсыг ингэж зангиддаг ингэж яг нэг хар гэж зааж өгөхөөсөө илүү зүгээр тэд нар өөрсдөө шууд хийчдэг. Тэрийг биднийг хараад өөрсдөө хараад сурдаг. Өөр нь сургах тийм аргыг хэрэгэлдэг байсан юм шиг байна. Бид зүгээр бүх хүмүүсийн хийж байгаа юмыг, өмсөж байгаа юмыг одоо гутлаа өмсөж байгааг нь хүртэл хараад тэгэл өөрсдөө сурдаг. Өөрсдөө л харж сурдаг л. Тийм л байсан. Тэгээд тэрнээс үс яг цаг гаргаад тийм ээ сургалт явуулна гэж бол баг байхгүй. Гэхдээ яг явуулж ирсэн ба нэг удаа отгоны хойтлын мөсөн ханан дээр бас нэг сургалт явуулаад тэр сургалт нь болохоор маш гингүү. Тэр бол бас л айхтар хатуу сургалт хийсэн санагддаг. Зүгээр ингээл мөсөн дээр юу ч мэдэхгүй зогсож явах төлөөс шууд хөл рүү гიშгэл унгаачдаг. Тэгэл өөрөө тогтох хэвээр. Одоо унгалаа шүү бэлэн байгаараа хэлэхгүй ч юу ч мэдэхгүй. Тэр мэдэхгүй зогсож явах зүгээр гингүү унгачдаг. Тэгэл цус ингээд нэг амтгттал осоор татагдаал тэгээ зогсоол. Тэгж байгаа тэгээс үрдээ сурдаг юм байна лээ. Ер нь бол ерөнхийдөө их хатуу тэгж журмтай байсан л та яг нам хүүхдээ хаа тэр юу бол тэр сургалтаа тэр уулын авилтууд манай тийм
хамтад бол тэгж сураад гэлээсэн. Тэгэл тэрнээс хойш дандаа ингээл нэг авилтанд яваал ер нь олон одооных шиг ингээд одоо бол би чинь ингээд аюу олон бараг 2 жилийн хагас шахуулан дээр байдаг. Тэр үед чинь жилдээ ганц удаа л явдаг байсан. Жилдээ ганц удаа тэгэл өстэй амралтаа авах уу, одоо оюутны амралт эсвэл ажиллаж явах үед ажлын амралтаас тааруулаад нэг баг багаар багжаа цуглуулна, хувцаа цуглуулна. Гэх мэтийн тэгэл сурсандаа баг багаар л. Ер нь эхний 10 жилүүд ер нь тэр мэтээр суралцах гэж, юмтай болох гэж, багцтай болох гэж, хувцастай болох гэж, уултайгаа танилцах гэж ингэж явсаар байтал нэг мэдчил 10 жил өнгөрцөн байсан. Тэр үед чинь ямар ч нөгөө юу байгаагүй. Мэдээлэл байхгүй. Нөгөө одоо бүх интернетээс хаанаас л юм мэдчихдэг тий, мэдээлэл уншаал ороод Google дээр хайчдаг юу ч байхгүй. Ямар ч хувцас багж хэрэгсэл Монголд байхгүй. Хаач байхгүй. Хувцас үтгий хэл юм байхгүй гэсэн юм чинь. Бүх юм ингээд хувцасаа дандаа өөрсдөө гараараа ойж өмсөн. Одоо тэгээд манай ээж нэг удаа тэгчихгүй наа чи одоо мал амтанд яах гэж байгаа биш үү? Ямар их бүхэлдэг юм бэ гэж бүрээс ингээд ширээл оёол нөгөө ийм ойдлын ийм гар машинаар ээжийнхээ машинд өөрсдөө оёол тэгэл том ийм өргөн хаймар блүүд одоо хайм ирмэн гэдэг тийм ирмэн шиг ийм одоо ингээд худалдаж авал метрээр тэгэл нөгөө худраг чи оёол дандаа ойсон хувцас хэрэглэл багж тэгээд багжуул угаасаа хийж болохгүй юм чинь тий. Гэтэ хийжсэн ер нь сүүлдээ бол Эрдэнэтэд ирсэн хойно багж хүртэл хийж үзчихсэн. Карампон, шүрүп хийгээл тэгээд уулан дээр очил туршаал нөгөөх нь болохгүй. Өөр гэдгийг яг би амьдрал дээр өөрийнхөө биеийн дээр туршсан тэрийг. Тэгээд гих мэтийн л одоо явсаар байж байгаа л нэг мэтгтэл 10 жил өнгөрцөн. 10 жил өнгөрдөнгүүт сая нэг юм ийм одоо Эрдэнэтэд тууштай явъя. Ер нь ийм спорт гэж байдгийм байна тий. Гэт ойлгож эхлээд дээр нь угаасаа нөгөө ууландаа дурлж эхэлж байгаа байхгүй яг одоо явж байгаа тэр бүх процесс тэр бүх юм тэр байгальд байгаа тэр бүх юм чинь хүн ч угаасаа байгаль их те байгаль юм гэдэг байгаль руугаа дандаа тэмүүлж идэв юм чинь тэгээд дээр нь жилд нэг удаа амралтаа аваад явахын төгсөрөөс 10 жил дундлын 10 жилээс үл үндсэндээ одоо зорилгоо тодорхойлж ирсэн. За ер нь би одоо яаж зорилгоо яагаад тодорхойлох болсон бэ гэхээр нөгөө манай нөгөө Ахмад ах эгч нар чинь ингээл хамт ууланд авирахаар ингээл хоорондоо яриад идэг байхгүй юу. Бие биендээ ингээл заримыгаа бие бинийгээ ингээл шоолоод явуулаад эн тэнд явсан тухайгаа яриад тэгэл нэгээ бас айгүй их ингээл амар өөр магтаал манайхад чинь манай тэр чи одоо 7000 ч болчихсон штэ гэл ингээл тэгэнгүүт за тэр 7000 ч гэдэг уул чинь болж үсэх юмсан гэл одоо нэг өөртөө ямар нэгэн мөрөөдөлтэй болж эхэлж байгаа байхгүй зоригтой болоод ирж байгаа. Тэгээ зоригтой болоод эренгүүтээ ерөөсөө тэгэл бүх юмнасаа өөрөө чөлөөлөгдөл ерөөсөө шууд тэний хэдэл явж эхэлсэн. За дараагийн жил тэгнэ одоо тий. За 2 жилийн дотор ийм 3 жилийн дотор би яг тэнд төрнө гэл ингээл яг тэрнийхээ дагуу цэвэр бэлтгэлээ хийгээл цэвэр яг спортын яг тамирчин үнэ амьдрал ерөөсөө тэгэл би ч бас сургуулаа төгсөөд гайгүй ажил төрлүүдтэй байсан. Бүгдөөрөнгөөс нь би гараа гэж гараал. Тэгэл ерөө цэвэр одоо уулаа өгч эхэлсэн дээ. Ингээл яг 10 жилүүд ерөөсөө ингээд нөгөө зорилгоо тавьж тэрнийхээ төлөө хөдөлмөрлөж явсаар байжгаад нэг мэдсэн чинь 10 жил. Дахиад дараагийн 10 жил нь өнгөрцөн. Тэгээ нөгөө хамгийн гол нуулын спорт чинь нөгөө өртөг зардлыг өндөртэй. Тэгээд баг чигсэл бүх юмаа одоо олох ер нь л их хүндрэлтэй. Дээр нь яг ингээд гардан багш гэж одоо тийм ээ хүн одоо яг миний хажууд яг гардан тийм ээ одоо ингээд одоо энэ одоо бүх шиг ч юм уу боксч одоо юу муу шиг тийм ээ тийм хүн байхгүй. Бүх юмыг өөрөө судлаад хийгээд өөрөө бэлтгэлээ хангана гэдэг чинь бас нэлээд ачаалалтай. Тэгээд дээр нь нөгөө уралдаан тэмцээн авиралтуудад явна гэхэр чинь зардал мөнгөөр нь тэрийг олно. Хангамаа хинч танихгүй тийм хинээс ч юмгүй байсан. Юу хүүхэд хаанаас гараад. Үгүй энэ ингээд тэгэж штэ тэр яг хүн танигдаж эхлэх учраас. Тэгэл дундлын 10 жилийн сүүл хаваас эхлээл ганц нэг ингээд нөгөө явсан авиралтууд маань хэвлэл мэдээлэлээр гарч эхлээл телевизээр ганц нэг цацагдж эхэлж байгаа байхгүй. Ингээд шатраалтай явсаар байгаа л тэгэл эхлээл бид нар ч нөгөө хамгийн гол нуулын спортын хамгийн ихний бидний шат одоо техникийн сурч хамж спорт авиралт гэдэг байхгүй. Залуудаа хийх юм чинь. Спорт авиралт чинь ер нь нэг ингээл тэр өөрийгөө үнэхээр одоо амжилт юугаа формо барьж чадвал нэг 28 хүртэл 28 нас хүртэл явахд бол амжилт гаргаа тий яваадах боломжтой. За тэрнээс хойш тэгээд нөгөө спорт авиралтууд задаг тайлгчдаг. Тэр үл нөгөө хурд богино хурд хүчний хин чинь. Тэгээд тэрнээс өндөр бол болохоор ер нь
За нэг 30 наснаас дээш 45-ын хооронд эд амжилт гарах нас нь гэдэг хэвгүй. Тэгэхэд яг тэр 30 нас амжилт гаргаж өндөрт амжилт гаргах зэрэг насан дээр би яг эд амжилтанд хүрнэ гэж одоо зориг мөрөөдөл бүх юмаа тодорхойлоод бараг зарлан тунхаглаад эхэлсэн байж байгаа байхгүй юу. Тэгээ би чи хамгийн анхны Эверестэд авирсан хамгийн анх авирсан одоо анхны одоо эмэгтэйчүүдийнхээ экспедицийг аваад Эверестийн анхны эмэгтэйчүүдийн экспедиц зохион байгуулад авч явсан. Би чи 33 настай байсан шүү дээ. Тэгээ Эльбрусээс Эверест гэсэн зорилго тавиал Европ төвийн аяргал Эльбруст эхэлж авирна. За энд яахыгаа үзэх гэж байгаа байхгүй юу. Яг л өндөр уулыг чинь бид мэдгүй Монголд яг одоо тийм хэмжээний өөрийгөө сорчих бол байхгүй учраас бол заавал өндрийг одоо давхуугүй юу гэдгийг гадагшаа явж үзэх хэрэгтэй болчдаг. Тэгээ хамгийн ойрхон хамгийн зарнал багтай нь одоо Орос л болж байгаа юм чинь. Тэгэл Европ төвийн аяргал Эльбрус гэдэг. Тэгээ 2004 онд Эльбрус руу ганцаараа одоо явж исэн. Тэгээд нэг юм ном барьсан, газрын зураг барьсан. Одоо нэг ганц хотын нэртэй Наалчиг гэдэг хотын нэртэй. Тэгээ вагоноор галт тэргээр бүтэн 7 хоног яваад очиж байгаа байхгүй юу. Тэгээ очичоод тэнд ингээд авиралт хийхэд нөгөө хувцсуу нар чинь яг амар юм одоо нөгөө карампамарапон чинь нөгөө бараг л одоо бол музей тавигдахаар юм өссөн заяа байгаа тэр. Тэгэл Эльбруст очиж анх чадах хэсгээ үзэх гэж очиж тэгжээсэ. 2005 онд эмэгтэйчүүдийн экспедицийн одоо нөгөө зохион байгуулаад нөгөө хүмүүсээ за тэр гэж шалгаруулж аваад яг л одоо нэг үеийнхээ хитэн яг эд явж байгаа бүр яг бүгдөө адилхан багасаа хэлсэн тийм одоо гарын 5 хуранд багтах нэг хитгэн цөөхөн хитэн хүн байдаг байхгүй бид хэдүүлээ нийлээл тэгэл Эверестэд авирыг бэлтгэлээ гэж хэлсэн. Тэгээ 2005 онд төвд рүү ер нь Эверестийг мөрөөдөжсэн хүмүүс чи ерөөс угаасаа юу штэ. Өсөх баяр юм. Бид хэд чинь. Одоо өвлийн үтэн саяны нурууны нойролд 12 сард ингээ майхан дотор ерөөсөө Эверест ярьдаг юм нь Эверест заяа. Тэрийг тэгтээ авирна гэж ерөөсөө ч одоо яахгүй. Тим том дуурч чадахгүй. Тэрийг очиж бараагийн л харах юмсан. Очиж хаврагал. Тэгэл шүнжин одоо өвлийн 12 сарын өвлийн үтэн майхан дотор Эверест яриад тэрийг л очиж бараагийн харъя гэл. Төлөвлөлөө яаж явах вэ гэл. Тэгэл нөгөө мөнгө төгрөг яаж авах гингүүт нь агуугаас алт мөнгө олоод зараад явах юм яриад. Тийм л тэнэг мөрөөдлөөдтэй. Тэгээд яг үнэхээр тэр алт мөнгө олох гэж агуу руу орж ирсэн. Агуу гэж ярьсан юм руу орж ирсэн нэг бол орж ирсэн. 2001 онд байхгүй тий чинь. Евро Баялгийн нэг ууланд авирах гэж 5 богд руу авирах гэж явж байгаад манай аавын одоо нөгөө яг цэслэнгийнх нь хаталт байдаг нэг юм хисаа байдаг байхгүй юу. Тэр хисааны яг ингээ ингэрт нь ийм нэг юм нүх харагддгийг. Тэгээд манай аав хэлжсэн байхгүй. Дээр хятадууд ийшээ нөгөө манахаас ингээ явахдаа ийшээ авдраараа алт мөнгө нуучаад явсан гинлээ гэж бүр түүх томог шиг яригддаг. Бүр нутагтаа яриа ярьдаг болцсон. Тиймээс тэрийг сонсчаад шууд зараал Эверест гэл. Тэгэнгүүт нь би тэр чи хамаагүй зарж болох юм уу гэл. Амар бүр олцсон юм шиг заяа. Тэгээд за буцахтаа орё гэд. Тэгээд тэр 5 бүдээс буцахтаа замаараа яг тэр агуур орсон чинь агууч зүгээр юм хатны мухар байсан байгаа байхгүй юу. Тэгээд тэр амар хөвгөлтэй ярьдаг байсан юм уу эдгээр чи ястал нэр яг ганц бүх хүсэл мөрөөдөл нь болцсон байсан. 2004 онд бид гэж Эльбрусийн Эверестийн оногс яг зорилгоо тодорхойлоод 2005 онд явъя гэж тодорхойлоод тэгээд 2005 онд чинь манай нэг эрэгтэйчүүд ярьсан шүү дээ. Өсгөө баярны толго 3 яваад тэгээд за энэ хэрвээ би эрэгтэйчүүд маань амжилттай гарчаад ирэх юм бол 2006 онд эмэгтэйчүүдийнхээ баг авч авна гэдэг. Тэгээд Эверестийн уртлаас манай эрэгтэйчүүд авирч хаад би хойтлолт төвдийн талд очиж 2005 онд 2006 онд эмэгтэйчүүд авирныг гэрээ хийгээ явж ирсэн. Өнөөдөр яг тийм юм яриад тэгээ явж ирсэн тийм ээ хүмүүс тэр хоёр хүн хоёлоо өнөөдөр биелсэн Монголын хоёр тий анхны эрэгтэй анхны Монгол анхны эмэгтэй гэдэг хоёр дахь Монгол гэдэг бэлдсэн байгаа байхгүй. Тэгэхээр яхаа нөгөө би боддгийн нөгөө бурхан тэнгэр цаанаас нь тэгээд нэг хитэн хүүхдүүдийг одоо тэгээд нэг халтайчаад ийм яриа явж тийм биелүүлээ гэж бодсон ч юм уу гэдэг тэгж боддоо шүү дээ. Ямар ч байсан гэд үтцэн л тэгээд яриа явж байсан баярны эмэгт чинь ямар ч байсан хормод нь очиод тэр багийн зохион байгуулалт авч авсан шүү дээ. Эрэгтэйчүүдийг тэгээ өсгөө гарсан. Тэгээ би болохоор эмэгтэйчүүдийн багийн зохион байгуулалт эхний орлого маань амжилтгүй болоод 168 төтөд дуусч ирээд тэгээд дараа нь 11 онд өөр олон улсын багт орж ганцаараа яваад ингээд гарч ирсэн ингээ хоёр дахь нь болоод ижил гарсан да. Тэгээд яг хүн зоригтой нөгөө
тууштай хөдлөмөрлөж тийм ээ тэрүүн дэх үнэнч байна гэдэг үл хүнд хамгийн чухал юм гэж би ойлгодог. Тэгэхдээ зоригтой бас яг би энийг хийж чадна гэдэг юм дээр зорих хэрэгтэй л байх л та тий. Гэхдээ мэдээж бүх талаараа ихлэ судалж ижил сорно шүү дээ. Тэгээд тэр нэг зорьсон бол түүндээ нөгөө эхний хідэн даваануудыг давхал хэрэгтэй тий. Хэд унаж усан шүү дээ мэдээж. Тэгэхэд нэг унчаа хоёр унчаад өө энэ бүтэхгүй юм байна гэж шантарчих юм бол тэгээд яах юм те. Тэгэхээр хүн зориг тавиад түүндээ яг үнэнч маш хударгаар одоо хөдөлмөрлөх юм бол харж үзэж амжилтанд хүрдэг юм байна л гэж би яг л ойлгодог болсон. Тэгээд сүүлийн 10 жил 2006-оос 2016 гэдэг Seven Summit буюу 7 TV ноёо хэрэглээ яг 7 жилийн хугацаанд хийсэн. Тэгээд хүн чинь яг өрн тамирчин хүн амжилтанда ханана гэж байхгүй л ах чадчих байдаг баг. Тэгээд яг хүмүүс ингэжсэн заа чи эхлээл эвс тавьчлаа. За одоо болоо штэ гэжсэн. Өмөрөөдөл чи биеллээ. Хүмүүс хамт ажилтдаг залуу маань. Гоо одоо эвстэд авирсан юм чинь. Seven Summit хийнэ гэдэг гэсэн чинь. Нэр юу лээ гэж бодож байгаа хгүй. Тэрнээс өмнө ямар Seven Summit гэдэг юмыг төсөөлөөч гэж явжсэн чинь. Нэр ин чи юу лээ. Тэгээ хамгийн өндөрт нь авирчлаа штэ. Бас оролдоод үзье. Гэхдээ би Деналиг давхлаа гэж бодож байгаа хгүй. Тэгэнгүүт нь эхлээд Деналиг давах юм би цаашаа явъя. Давч чадахгүй бол тэгэл хэрэггүй штэ. Тэгэл Деналиг 3 явж 3 дахаар аргалт гарсан. Энэ бол Монголын ууланд явсан уулчин болгоны л мөрөөдөл байсан. Тэгээд азар яг анхны хийсэн нь бий болж байгаа. Мэдээд миний араас хийх зөндөө хүмүүс байж л байгаа тий. Эцэг нэгэн цагт. Тэгээд анхны хийсэн хүн болсон. Энэ амжилт бол бас миний хувьд чамлахааргүй амжилт. Гэхдээ би чамлдгийн байна лээ. Одоо би тэгвэл хамгийн одоо яг 7 TV ноёо хэрэгэл буюу тэрийг хийчихэд хэрэгтэй бас дэлхийг хураалаа үүнээс цааш газар өгөө гэсэн чинь нэлээд чачирд чинь Чингис хаан биш та маяг хэлээ ярьжсэн. Ганц нэг нь шүү дээ. Гэхдээ ихэнх нь л мэдээж бахархаж юм дэлээжсэн. Тэгэхээр тэр бүх их газруудынх нь хамгийн өндрийг ингээд цэг дээр нь зогсноо гэж нэг твээр нь ингээд одоо хурааж ийн гэсэн утга тий. Тэгээд бүх твийг хураачгаа шин дэлхийг хураалаа гэдэг. Ийм л утгыг бодож дэлхийг хураалаа үүнээс цааш газар өгөө. Одоо газар дуслаа л гэж хэлсэн байгаа. Одоо нэг зарлага байгаа л гэжсэн. Тэгээд юу вэ гэхээр за явах үед нь хэлий. Та нар ойлгоно одоо эрт хэлчихээр одоо бас айх бахаа гэдэг. Тэгээд тэр нь юу вэ гэхээр K2 гэж. Ягаад гэвэл одоо тэгвэл хамгийн хүндэт нь тэгээ хамгийн хэцүү хамгийн хүндийг би нэг оролдож үзсэн байна гэдэг. Тэгээ 17 онд авирах гэсэн зорилго тавиад ирсэн чинь ирэхэд манай өсгөө маань 17 онд авирныг зарлцсан байсан. Тэгэнгүүт бас одоо за тэгвэл манай тий өсгөө маань эхлээд гарчаад ирэхтэй оролдоод үзье. Тэгээд өмнө би нэг оролдсон байсан шүү дээ 13 онд. Тэгээ K2 чинь би бас инээдтэй юм болж ирсэн. Нөгөө 2006-нд дээрс тавиад ирэнгүүт нөгөө 168-д тусч ирсэн гэсэн шүү дээ. Тэгээ би хамгийн гол нь тэр үеч нөгөө бүх одоо багийнхныхаа бүх юмыг хариуцчих явсан бохоо 2006 онд маш их ачаалал үүссэн. Багийнхнаа бүгдийг багаа цуглуулад бэлтгэлийн хийлгээд заяа. Тэгээд бүх хөрөн мөнгөний хөөцөлдөж олж байгаа. Тэгэд би яг үндсэндээ хоёрхан хүний бүрэн зардлыг олсон байхгүй дөрвөлөө явснаас өөрийнхөө болохоор бүрэн зардлаа олж чадаагүй. Тэгээд хоёрхан хүний одоо Эрдэнэ тогтохыг тэр хоёрын зардал нэг нь болохоор мэдээж хоёр уул урах л да нэг нь оюутлага нэг нь Эрдэнэ хоёр их байхгүй хоёр өсгөөг зөвлөхөөр аваад ингээд өөрөө тэгээд дахиад нэг хоёр эмэгтэй байсан нэг нь орчуулагчаар явсан за яг чи нэгэн сард яваад тэгээд нөгөө хоёр зардал олоогүй учраас нөгөө хоёр буцаад тэгээд бид дөрөв явж ирсэн. Тэгээд 168 метрт тэгээд тэд чинь бүх зардлыг нь олоод зардал нь бүрэн шилжигдэхгүй чинь 80 юм болж ирсэн байхгүй. Тэгээд дээр нь амнаас амжилт бүх юмыг хариуцаад хамгийн сүүлд авилт дуусаад өсгөө маань хоёр дахь удаа аргалд гараад одоо эмэгтэй гол зорилго тэр экспедиц юу байсан бэхээр эмэгтэй хүн Монгол эмэгтэй хүнийг дэлхийн зулаан дээр хөлтэй болох зорилго маань 168 одоо чадлагүй буцаж ирээд тэгээд би чи өөрөө багаараа нөгөө мөнгө шилжих ёстой мөнгө маань бүрэн шилжиж очиагүй авилт дуусч хаад өөрөө мөнгөний барьцаанд тийм үлдээд тий одоо үндсэндээ мөнгөний барьцаанд үлдэж маш их ачаалал маш их сэтгэлийн дарамттай тэр авилт дуусаад тэгээ хурч ирчгээд би одоо би дахиж хизээч эвстэй орохгүй гүцээ болоо одоо би авирал K2 авирна гэж тэгж хэлжсэн. Тэгээ 2008 онд би чинь 2008 онд ч K2-т авирна гэж бүр хил нүдэлээр зарлцсан. Тэгээ зарлцсан байжсэн чинь тэр ижил надад мөнгө олдоогүй 2008 онд. Тэгээ мөнгө олдоогүй.
Тэгээд гэвч тэр заримдаа бас мөнгө олдохгүй байх чинь нөгөө их зүгээр юм байл л шүү дээ. Хэрэв би 2008 онд явсан бол 2008 он ч К2-ын хамгийн их сүүлийн маш том сүүл болсон жил байхгүй юу? Тэг чинь 18 хүн сүүлд ороод 11 хүнээс орсон. Бүгдийг харуулаад авчихсан тийм жил байхгүй юу? Тэгээ бод хэрэв тэр жил би явсан бол одоо өнөөдөр ингээд арцгаа зогсож байхгүй байж. Тийм ээ юу яасан чинь. Ерөөсөө би Эвстэд дахиад нэг оролдоод үзсэн. Тэгтээ би өөрөө ганцаараа олон улсын багт өөрийгөө хариуцаад аваад яваад үзсэн. Гэт шийдэл тэгэл 2009 он 12 жил бэлтгэлээ. Тэгэл 11 онд Эвст явсан тэр байхгүй юу. Тэгээд 11 онд Эвст яваад оргил дээр гарч чаад ингээд анхны эмэгтэй буюу хоёр дахь Монгол болсон. Энэ төвхтэй. Тэгэхээр хүн бол нөгөө тодорхой хэмжээнд зах хэмжээнд маш хурдан хэмжээнд одоо ингээд бодлоо өөрчлөөд маневр хийх чадвар тий юма дүгнэлт хийх одоо дүгнэлт хийх чадвар энэ бүх юм их чухал байгаа. Би тэгж бодъё. Тэгээд 11 он дээрээ ирчаад би Сэрэн саммит гэж бодож явснаа. Нөгөө 2008 оны К2 чинь энд чинээс салахгүй. Тэгэнгүүт хөөцөлдөж жаад К2-т 13 онд явсан байхгүй. Тэгсэн чинь 13 онд явсан чинь бас нэг ч хүн оролт гараагүй. 2 хүн нас ороод бүх авирсан 30 хэдэн уулч 10 хэдэн орны уулч бүгд бутсан байхгүй. Тэд би орцсон явж байгаа. Тэгээ нэг ч юм оролт хийж гараагүй. К2-ийн 13 он өсө К2 гэдгийг зөвхөн Каракорумын уулын маш харж илээсэн. Бродфикд К2-т G1, G2-д Нанга Парбатд нөгөө 12 уулч талибанууд буудаад алцсан. Тэр жилээр 20 хэдэн хүн тэр чигээр Каракорумнаас орчихсон жил болсон байхгүй. 13. Тэгээд буцаж ирж байгаа. Чадсангүй. Тэгтээ тэр үл надад шалтгаалаагүй. Яагаад гэвэл тийм байгалийн угаасаа тийм юм дээр нь цаг үеийн байдлаас болоод тэгээ гарчтаагүй буцаж ирээд тэгээ ирчихэд за ерөөсөө би К2-ыг хойш нь тавья. Эхний ээлжинд би ерөөсөө Сэрэн саммит гэдэг ихаар төлөө явъя. Тэр олон одоо ийм юмыг ч одоо ингээд зохицуулж явна гэдэг бол үнэхээр тий. Тэгэл ерөөсөө шууд тууштай Сэрэн саммит хатал явсан. Тэгээ 16 онд хийчээд тэгэл 3 дахь удаагийн за одоо би одоо яах вэ? Одоо ёстой өгсөн ч хамаагүй тий. Яг өглөө гэхэд яг нэг амжилттай хийсэн болсон тий. Монголын анхны Сэрэн саммит. Монгол гэдэг нэрийг ямар ч гэсэн тийм бичүүлэлээд зарьсан тий. Одоо яг хоёрт ямар ч гэсэн одоо бол оролдох хамгийн сүүлийн боломж гэж. Тэгээд 18 онд 17 онд зориод 17 онд өсгөө маань явсан. Тэгээ бас тодорхой шалтгаанаар өсгөө маань чадлаг буцаад ирсэн. Тэгээ 18 онд К2 яваад азгалахад тэр жил К2-ийн хамгийн сайхан жил болсон. Тэгээд маш олон хүн оролцож ирсэн. К2 чи яг Эверст ч тийм 200-300-аараа гардаггүй шүү дээ жилд. Боллоо гарсан хамгийн дээдлэл нь 5-6 хүн гардаг. Тэр жил хамгийн олон гарсан нийтдээ 31 үеийн оргил дээр зогссон. Хамгийн олон хүн гарч байгаа тийм байхгүй. Ингэж л амжилтыг ингэж одоо яг хөрхийн тулд ингэж л хөдөлмөрлсөн. Зүгээр би инээж мэдээж маш товчхон тийм ээ. Ингээд зүгээр дурдаад өнгөрчихөж байгаа болохоос энэ ч зүгээр л ингээд за одоо тгий гэхээр л болчдгийм биш шүү дээ тийм. Маш олон одоо ер нь бол энэ өнгөрсөн тэр сүүлийн 10 жил бол ер нь зүгээр өнөөдөр тэнд маргааш тэнд цагийн дараа тэнд 30 минутын дараа энд ерөөсөө манай нэг спортын байгууллагын дарга маань гэжсэн. Чи ер нь хэдүүд нь унтдаг хүн бэ гэжсэн. Наа төлөвлөгөө гэж төлөвлөгөөг ерөөсөө ингээл өдөр нь тий. За өнөөдөр ингээд өдрийгөө болохоор за өдөөс өмнө тэдэс хэдэн цаг ороод тэнд очин тэдэс хэдэн нөхөн тэнтэй болсон. Тэдэс хэдэн нөхөн тэрнээс мөнгөгүй. Тэдэс хэдэн цагийн тэнд бэлтгэлээ хийн тий. А тэрнээс хэдэн цагийн хооронд багийнхантайгаа уулзсан орлоо. Эсвэл ингээд бүр ингээд яг ингээд эхлээл бэлтгэл эхлээл авирал авирах хүртэл тий. За тэгэл авиралтанд ингээд нэг онгоцонд суугаал сайн юм жоохон ястай нэг нүдэн анж хөвтөх тий. Одоо бол ганцхан зорилго ерөөсөө л ганцхан авирах тийм ээ. А тэр хүртэл бол ерөөсөө үнэхээр хүнд тийм үеүүд сүүлийн яг 10 жил бол яг тэгж тулсан. За би ч нөгөө уулын спортоор 30 жил хичээлсэн гэдэг байгаа шүү дээ. Тэгээд тэр 30 жилийн хичээлсний баг 21 жил болж байна. 22 жил нь одоо би чинь Алтай таван богд гэдэг энэ хайрхантайгаа л одоо хүн холбоотой хүн шүү дээ. Мэдээж би ууланд анх Отхон тэнгэрээрээ эхэлсэн те. Тэгээд Алтай таван богд гэдэг бол намайг уулчин болгосон. Манай Монголын маань дээвэр бол те. Тэгээ энэ ууландаа би анх 1998 онд анх хөл тавьж исэн мэдээ. Тэгээ 98 он гэдэг чинь 2020 он ч одоо 22 жил болчихоо те. 22. Нийтдээ энэ 22 жилийн хугацаанд би энэ хайрхандаа нийтдээ
4 удаагийн оролдлого хийсэн байдаг. Би ганцхан ноён ориглыг ярьж штэ. Наад ориглууд нь бас зөндөл авирсан те. Зөвхөн яг хамгийн өндөр Монголынхаа хамгийн өндөр дээвэр болсон Алтай тавдан бүгдийн хүүтний ориглд нийтдээ 64 удаагийн оролдлого хийгээд тэгээд 49 удаа оригл дээр нь хөл тавьсан байгаа. Тэгээд одоо өнгөрсөн жилийн ингээд тасалбар болохоо те. Тийм учраас анх одоо би нэг 40 гараал явж байхдаа би одоо нийт нутгийн иргэдүүд болон тэгээ хүмүүст би зарлцсан юм л да. За ингээд 50 дахь авиралт гэж би хийнэ. Тэрийг нэлийн одоо өргөн хэмжээнд хийн. Ямар ч хэсэн 50 болгоноо оргилдно гэж тэгж хэлцээ. Тэгээ одоо үргэлж ингээд одоо хүмүүс ингээд авираал буугаад ирэх болгонд болж гинүү 50 дахь болж гинүү гэж асуудаг. Тэгээ одоо хизээ болж одоо хэдэх нь болж гин гэдэг. Тэгээ өнгөрсөн жилийн хамгийн сүүлд 49 дахь оргил дээр яг оргил дээр гарсан. Уг нь бол 50 хамгийн сүүлийн 9 сарын оролдлого маань амжилттай болцсон. Цагаагаар модод хэрэв тэр болцсон бол 50 болчих байсан. Тэгээ 49 авирчгаад бууж ирсэн байгаа. Тэгээ энэ жил 50 дахь авиралтай хийн. Тэгээ 50 дахь авиралтаа энэ 7 сарын 24-өөс 8 сарын 3-ны хооронд хийлээ. Одоо зарлцсан байж байгаа нийтдээ. Тэгээд нийт клубүүд, уулчдын төлөөлөл, ахмадуудын төлөөлөл, за гадна дотны жач тэгээд маш олон хүн урьсан. Тэгээд нэлээд өргөн хэмжээний ийм арга хэмжээ. Тэгээд 50 дахь авиралт маань бас зөвхөн авирах биш энэ жилийн. Тэгэхээр 50 дахь авиралтаараа би юу хийх гэж байна гэвэл бас нийгэм рүү хандсан нэлээд ажил хийх гэж зорьсон байгаа. Тэр нь болохоор нэгдүгээр байгаль руу хандсан буюу одоо уулын цэвэрлэгээ. Тэр одоо Алтай тавдан богдыг чиг гэдэг чинь одоо Монголын нүүр царай болсон ийм ганц уул болж штэ ер нь л тийм жилдүү тэнд бол одоо жинхэнэ төм төжгөнд бомб божгонд хийдэг тийм ээ тийм болцсон учраас бол одоо түүнийгээ дагаад нэлээ их хог хаягдал хог жолонгийн асуудал яригадаад эхэлж байгаа. Тэгээд энэ жил бол 50 дахь авиралтаа зохион байгуулахдаа авиралтаа хийгээд дээр нь уулын цэвэрлэгээ хийхээр төлөвлөсөн байж байгаа. Уулын цэвэрлэгээ тогтчлт буюу одоо тэмдэглэгээ хийх ийм ажлыг нэгдүгээрт. Хоёрдугаарт нь мэдээж тэр уулыг төвшин амьдарч байгаа нутгийн иргэд байгаа гэж байгаа. Тэр нутгийнхаа иргэд рүү хандсан тэднийгээ баярлуулсан нэг арга хэмжээ зохион байгуулахаар болж байгаа. Энэ бол мэдээж одоо хүн рүүгээ хандсан нэг арга хэмжээ. Энэ болохоор нийтдээ яг тэндээ би очисон жачид гीच дуулчид за тэр нутгийн иргэдийн спортын арга хэмжээ зохион байгуулна. За тэгээд дээр нь хүүхдүүд болон ахмадууд алдарт их гэсэн ийм хүмүүсүүдийг зөх хэмжээний бас нэг баярлуулах, урамшуулах ийм ажлуудыг хийх. За тэгээд дээр нь тэр ууланд бас надад өнөөдрийн 20 хэдэн жил Алтай тавдан богд авирахад мэдээж хэдийгээр бие биендээ тусдал ажил хийж байгаа шүү дээ мэдээж те. Нутгийн иргэдийн тимээ малаар бид нэр үйлчлэн тэднэрт мэдээж цалинтай зүүнийхээ хувьд тэгээд залуучууд нь одоо ачаа мачаа өөрөх тийм ээ одоо ингээд жуулчдад туслах ийм ажлыг хийсээр ирсэн. Тэрийг бас сургаж бид нар зөндөө ингэж хийсэн байгаа. Тэдний лүгэ хандсан бас нэг жоохон сургалт болон дээр нь бас нэг хувцас сэргэлэл ярьжсэн шүү дээ хөөхтэй бат би яадаг болоо ойдог байдаг. Тэд нар ч гэсэн ялгаах одоо тэрийг чи хаанаас олох байгаа олж чадахгүй тийм учраас байг гэхэд нэг гуталтай болгочих юмсан тийм нэг 10 залууг тийм 10 сайхан одоо ачаа өргөж залуучууд байгаа шүү дээ тэдний нэг 10 хүнийг гуталтай болгочих юмсан гэх мэт ийм юмнуудыг хийхээр төлөвлөд ингээд эстралтай бэлтгэл ажиллаа хийж байгаа. Тэгээ 50 дахь авиралтаа одоо хийн ямар ч хэлсэн тэгээд ярдгээ за ямар ч хэлсэн 50 дахь авиралтаа л хийчихээ тэгээд тэрнээс хойш тэгээд яд ч ингээд одоо давтлахаа байли 5 авир яа гэж бодож байгаа шүү дээ. Тийм зорилгол тавьчихын тэгээд ковид-19 гэдэг нэг юм өвчин байна одоо тэр болоход гайгүй болчихсон л гэж одоо залбирчээ тэгээд гайгүй болох байхаа бас бүгэн заяа төшгөл гэдэл гэж бодчих шүү дээ. За тэгэхээр одоо зүгээр яг сүүлийн ингээд одоо бол үнэхээр цаг үе өөрөө тий одоо бол юу л авъя юу л хүсье хаашаа л явъя гэвэл мэдээлэл тий багаж хэрэгсэл. За тэгээд харьцангуй Монголын эдийн засагч гэсэн тийм ээ бас хүмүүс харьцангуй айгүй өндөр болчихжээ. Тэгэхээр өнийгөө дагаад бас нөгөө уул гэдэг юм маань уулын спорт гэдэг маань бас дээр нь одоо уулын спортоос гадна уулын чинь бас зөх хэмжээний нэг мэргэжлийн төвшин биш юмаа гэхэд зүгээр нэг нам өндөрс алхалтууд хийдэг тийм уулын аяллууд энэ төр маш их хийгддэг болчихсон. Тэрний мэдээлэл одоо ерөөсөө маш их болцсон. Хүмүүс маш их сонирхдаг болцсон. Тэгэхээр одоо хүмүүс бол ингэж болно л да. Одоо уулчин хүн гэхээр эрүүл мэнд зэмдэн зүгээр өстэй чулуу шиг сайн байдаг нүлстэй тий мундаг л байдаг гэж ойлгож байгаа шүү дээ тий. Яг спорт чиглэлээр хөгөөд явахад бүх төрлийн спортууд эрсдэл байдаг тий. Хамгийн наад зах нь бүх чүчих нь уртсал байдаг үстэй тийм ээ. Бэртэл гэмтэл маш их байдаг. Ууланд бол ялангуяа хит өндөрлөө явах юм бол одоо хүний эрүүл мэнд сайн биш
муугаараа сөргөөр нөлөөлдөг те. Яагаад бол хит өндөр бол хүн хүсээд байх. Тийм олон удаа тэр хит өндөр рүү орох. Тэг орохыг хүсэх тийм юм биш. Тэ маш зэрлэг тийм маш хатуу хууль дүрмтэй хатуу цагаагаар орчин байгальтай тийм байдаг. Зүгээр хүмүүс маань өөрийнхөө сайхан капс байгаад өөрийнхөө юу гэдгиймдээ өөрийнхөө тийм сэтгэл санаа бүх юмаа сайхан болгох гээд дээр нь бас спорт жин мэнгэ хасах эрүүл мэндэ бодоод хэр таарсан өндөрт алхалтууд хийх авилтууд зөндөө хийдэг болсон те. Энэ бол үнэхээр сайн хэрэг. Маш их нэмэгдчихсэн сүүлийн үед тийм ээ. Энэ бол үнэхээр сайн хэрэг. Тэр хүмүүс мэдээж тэр хүмүүс ингэж эхэлж явж байгаад ялангуяа залуучууд бас цаашаа ингээд улам хорхоосоод улам мэрэгшээд хит өндөрлөө орохын хэн байггүй те. Гэхдээ ерөөсөө тэднэд аль нь ч хэлсэн их зөв эхэлж тийм ээ. Дээр нь өөрийгөө маш зөв авч явж эрүүл мэндээ маш зөв хамгаалж тэр ууланд явахдаа нөгөө яг хэв хэмжээнд нь таарсан тэр дүрм журмаар нь дээр нь тэр яг авиралтандаа тэр өндөртөө тэр цагаагаарта тэр орчин нөхцөлтөө таарсан хувцас сэргэлээ хэрэгжилж тийм ээ. Аюулгүй байдлаа маш сайн хангаж уулч гэдэг чинь өндөр намаас шалтгааллахгүйгээр аюул ирүүл тийм ээ. Хэнийг ч аваа явчихдаг аюултай. Тийм учраас дүрм журм техникийн сайн эзэмшиж дээр нь маш сахилга баттай ингэж явах юм бол сайхан спорт тийм сайхан спорт. Мэдээж хүн болгон заавал хитэд нүрэл ороод авах шаардлагагүй тийм ээ. Нам өндөрт зөндөө сайхан юм байгаа. Тэнд үзэх харах юм сурах юм маш их байгаа. Тэгэхээр уул бол үнэхээр хүнийг айгүй хүмүүжүүлдэг. Маш их төсвөртэй болгодог, нөгөө төвчээртэй болгодог, цэгцтэй болгодог, хүнлэг болгодог. Айгүй олон сайн чанартай. Яг яагаад тийм болдог гэхээр цох хэмжээний зовлон тулдаг учраас хүнийг маш их тийм хүнлэг бөгөөд хүлээцтэй болгодог. Ийм сайхан талтай. Тэгээ мэдээж тэр өндөр гэдэг бол хүнд ямар тал байна шүү дээ. Бүх юмыг дээрээс нь харах шиг сайхан юм хаах ба тий. Тэгээд энэ бүх юмыг мэдрээд хүмүүс зөндөх явж байна. Ялангуяа сүүлийн залуу үе бол тий их дурлж байна. Гэхдээ дурлахад маш учир бай тийм ээ. Зорилго тавих хэрэгтэй. Зорилготой хүрэхин төлөө маш шудраг хөдөлмөрлөх хэрэгтэй. Дээр нь аюулгүй байдлаа маш сайн хангах хэрэгтэй. Дээр нь зөв хувцас сэргэлэл баг чи яг дүрмийн дагуу зөв ашиглаж сурж явж явах хэрэгтэй. Энэ бүх юмыг ингээд анханаас нь маш зөв эхлэх юм бол хүн цаашдаа зөв явж байгаа л зөөрөө амжилтанд хүрдэг. Анханаас нь буруу ойлголттой буруу явах юм бол буруу тишээ явсаар жаад нэг л өдөр тэр буруу чинь өөртөө алдаа болдог. Тэгэхээр энийг л би хэлмээр байна. Тэгэхээр Монгол нь байгаль дэлхийн уул усыг хайрлаж бас явах хэрэгтэй тийм ээ. Энэ тал дээр их бол суралцж байна. Ер нь л их сайхан болж шүү дээ. Улам сайхан болоосаа л гэж бодож байна. Тэгээд шинэ залуу ер нь дунд үеч бай ялгаахгүй тийм ээ. Бас настай ус ойноос ч гэсэн зөндөөл алхаж जैन, дурлж जैन тийм. Бүгдөөрэнд нь амжилт хүсье. Хамгийн гол нь эрүүл саруулах нь хамгийн чухал. Тэгээд зоригтой амьдраарай л гэж хэлсэн. Тэгвэл амжилтанд хүрч болдго юм аа л гэж хэлмээр. За ингээд надтай хамт алхсан та бүхэндээ баярлалаа. Энэ миний 2120 дахь алхам байлаа. Тэгээд сайхан байлаа. Баярлалаа.